За манай хүний эрхийн хэдмэн ирнэх гайгүй юмнууд хийгээд байна гэж хараад байгаа. Овоо гайгүй юм хийж бодож явсан чинь тайлангаа ястааны залхуудаа тавьдаг юм байна. Цаасаар юугаар өгсөн энийг нэг хэдүүлээ цаашаа хэлбэршлэмэр юм байна. За дашрам дурдахад. Ер нь одоо ингээд та нарын нэлээд олны мараг таньдаг болчиход байгаа л да. Хэдүүлээ энэ би одоо технологи л яриа да. Биш одоо их сурвалж багш байсан хүн энэ үргэлжлүүлгийн зохиолыг л болмоор байна. Одоо тэгмээр байна, ингмээр байна гэдэг тгийлдэ, ингийлдэ. Тэгээ яг хаана яг юуг нь хийх ин гэдэг дээр та нар жаахан энэ тайлан ихтгэл гэдэг юмыг нэг тийм хэлбэр рүү оруулчих маа санагдаад байна. Одоо жишээлх юм бол сэтгүүлчдийн эрх ингээд зөрчигдөд байна. Энийгээрээ бол нэлээд нойл заачлаа, хамгийн сүүлд орчлоо гэл. Хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль явж байгаа шүү дээ. Манай одоо их хурал дээр. Тэнд одоо та нарын яриад байгаа юмнууд чи хаана шигтээд, шигтгэгдээд эсвэл ерөөс ороогүй байгаа. Энийг харьцуулаад бид нарт өгөөд юм уу? Их хуралд өгөөд, их хурал засгийн газарт өгөөд бүр анх засгийн газар тэр хурлыг хийхэд нь одоо энэ заалтуудыг ингэж өөрчлөмөр байна гэд. Ингүүл одоо та хэдийн минь илтгэл ёстой нэг амьдралд хэрэг болохоор байх юм. Нэгдүгээр, хоёрдугаар хууль бол одоо энэ хөлд мэдж байгаа шүү дээ. Бид нар одоо нөгөө үнэртэ олчлаа тэр чи эрүүгийн хууль нөгөө процессын хуулинд өөрчлөлт оруулаад явж байгаа шүү дээ. Одоо өөрийн чинь тавьж байгаа илтгэл бол их чухал илтгэл явж байгаа байхгүй бүгдээрээ л чухал юм тавьсан л да. Инколдыг магтчлаа гэх байх та. Шударга шүүлэх хэрэг гээд. Ингээд энэ дээр бол бид нар их нэлээд ярьсан өмнө нь яриад ингээ хуулинд оруулсан. Одоо тэгээ би энэ хурал бас нэлээд энэ сууж байна. Ингээд дээ шүү дээ. Засгийн газрын өргөн барьсан концепцийн хүрээнд өөрчлөлтөө оруулнаа. Тэгээ шинэ юм ярихаар наадах ч юм байхгүй. Наадах чинь тэгвэл дахиад шинээр эхэлнэ. Тэгэхээр та нарын энэ яриад байгаа юм жаахан цэгцлээд гой болгоод их хурал дээр нэг яриад гэдэг байнгын хорон дээр ч юм уу яриад засгийн газар руу өгөөд одоо энэ чиглэлээр та нар бүр комплексыг хийгээд иргэмээр байна. Дахиад одоо та нарын энэ ингээд энэ бүлэглээд байгаа юм чи харахаар би бол амьдрал дээрээ тэр хонгол монгол орчин зөндөө явц учраас өөрөөр бүлгэлмээр харагдаад байна. Мөрдөн байцаах гэдэг юм уу тэр хэсэг дээр болж байгаа болохгүй байгаа юмнууд нь юу юм? Тэр одоо цагдаа тагнуул мөрдөн байцаах газрууд дээр. Дараагаар нь прокурорын байгууллага гэж одоо босоо өдөртөхдөө маш хэцүү байгууллага байгаа шүү дээ. Тэднийх дээр ямар юмыг нь яаж өөрчлөөд байгаа юм? Тэн дээр иргэний эрх яаж зөрчигдөд байгаа юм? Иргэний эрхийг хамгаалахын тулд ямар байгаа. Та нар одоо энэ нэг би бол одоо зөндөө сонслоо. Өмгөөлөгчийг бусад нөхдүүдтэй, мөрдөгчтэй юм уу бусад прокурортой ижил. За, Алтуй гишүүнд 1 минут тодруулга. Анхнаас нь нэг зинданд явуулъя гэж зөндөө ярьлаа шүү дээ. Одоо энэний чинь энэ хуулийн дээр нь ийм өөрчлөлт хийчихвэл болно гэдэг юм л бас олигтой гарч ирсэн ч сэглэгдээд байгаа байхгүй юу? Засгийн газрын өргөн барьсан юмны төвшөнд явна. Комплексны хиймээр байх юм. Дараагаар нь ингээд шүүхийн төвшөнд юуг өөрчлөмөр байгаа. Одоо хамгийн сүүлд нь одоо хүмүүсийн би магадлангаар орж байгаа өргөдөл гомдол нэлээд олон хүнээс ирсэн. Одоо шүүхийн дараах юу гэх юм процесс. Тэгээ магадлангаар оруулахад хүртэл одоо нийт ялгахны хугацааны тал болонгууд магадлангаар оруулах гэхээр энэнийг магадлангаар оруулах гэдэг нь өөрөө үзмжийн асуудал болж өрөөд шүү дээ. Зарим нь 2 жил яал авсан хүн 1 жил болоод магадлангаар ороо явчихж байгаа. Зарим нь одоо за чинийх болоогүй байна. Чинийхийг одоо дахиад явуулна гэн жил 6 сар 7 сар бараг 2 жилийн гүйцээг гаргаж байгаа. Иймэрхүү одоо эрх зөрчигдөж байгаа юм дээр та нар маань нэлээд анхаарал өгөөч. Би тэгээд бас хүний эрхийн эрх